Уянгийн сургууль 90 жил. Баримтат кино. Уянгийн сургуулийн үүсэл. Эзэн Чингис хааны алдан ураг сайн ноён хаан төгс очрын наман сүрэнгийн төрөл хөлгий Өвөрхан аймгийн уянг сумын нутаг түүхийн идүүлгөөр арвин байгалийн үлсгэлэн төгөлдөр эрдэнэс баялаг бүрдмэл уянг нэрийн эрэнгэр болон сарлаг үхрээрэн цуутай Бороохан агаас бүлэгтнүүдийн алдартай бэлгэр баян тансаг нутаг ус байлээ. Богд хаант Монгол улс байгуулагдсан 1911 оны үеэс сайн ноён хааны хүрээнд Монгол улсын анхны ерөнхий сайд сайн ноён хаан намын сүрэн үүдгэн санаачилж бичиг үсгийн бүлгэн үүсгэн сургалт явуулж эхэлжээ. Сайн ноёны хүрээ бол Эдүгэгийн Өвөрхан аймгийн уянг сумын төв хийгээд тэрл танхим болвоос уянгийн сургуулийн үүсэх анхны улбаа байжээ. Ардын хувьсгал ясны дараа 1922 онд дээрх бүлгмүүдийн үргэлжлэл болох Рашонолт намгүр багш нарын толгойж байсан бүлгмүүд нэгдэн одоогийн уянг суман дэх Монгол улсын анхны ерөнхий сайд сайн ноён хаан намын сүрэнгийн нэрмжит ерөнхий боловсролын сургуулийн үүсэл тавигдсан гэж үздэг. Төгс өхөөс хан хөгшин уулын хошуунд 1925 оны 4-р сард 21 сурагчтай албан ёсны баг сургууль байгуулах хэмээн тэмдэглэжээ. Хошууны баг сургуульд анх Рашонолт намгүр нар багшилж залуу үеийг эрдэнэ сургахад хүчээнд ажиллаж байлаа. Сургуулийн хичээл нь Монгол хэл бичиг 4 аргын тоо заадаг байсан бөгөөд сурах бичиг нь Хөх Монголын хөгтөг, цаасан шувууны үлгэр, оюун төлбөр зэрэг уран зохиолын судар номууд байлаа. Сургуулийн анхны захирал багш Рашонолт нь Монгол улсын анхны гавьяат багш. За мөн манай аймгийн анхны пионерын бүлгэн манай сургууль дээр байгуулагдчихсэн, мөн скаутын бүлгэн тус сургууль дээр байгуулагдчихсэн гэх мэтлэнгийн олон зүйлээр анхдагч гэдгээрээ бид бүхэн бахархаж явдیں۔ За Монгол улсад боловсролын байгууллага үүсч хөгжсөний түүх 60 жилийн ойгоор манай аймгийн Ахмад багш нар маань хуранчуулж уулзаж шийдвэрлээд тус аймгийн анхны сургуулийн уянг сумын ерөнхий боловсролын сургууль юмаа гэж шийдвэрлээд манай сургууль Өвөрхан аймгийн анхны сургууль гэсэн зэс хаягийг одоо бидэнд хадгалуулж үлдээсэн байдیں۔ За бид бүхэн энэ Монгол улстай Өвөрхан аймагтай олон зүйлээр анхдагч гэдгээр бид бүхэн бахархаж явдیں۔ Ууган гавьяат багш Рашонолт Сүхбай. Рашонолт Сүхбай нь Эдүгэгийн Өвөрхан аймгийн хайрхан дулаан сумын нутаг Өшгөгийн нурамд ард цэвгийн хүү болон 1859 онд төржээ. Рашонолт Сүхбай багш хан хөгшин уулын танхим байгуулагдахад анхны захирлаар нь томилогджээ. Тэрээр албан ёсоор 1925-аас 1951 он хүртэл албан бусаар ухамсарт амьдралынхаа турш ард түмний өргөвдгийг сургаж хүмүүжүүлэх их үйлсэд хичээнгүйлэн зүтгэж бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат багш хэмээх эрхэм мадрыг хүртсэн 3 төрлийн үед алба залгуулж явсан ном эрдэмт гүнзгий нэвтэрсэн эрхэм нэгэн байлээ. Алдарт багш Равдангийн намгүр уянгийн сургуулийн суурийг тавилдсан Рашонолт багштай мөр зэрэгцэн зүтгэсэн эрхэм бол Равдангийн намгүр дорж билээ. Тэрээр одоогийн Өвөрхан аймгийн хайрхан дулаан сумын нутагт 1896 онд төржээ. Тэрээр ардын засгийн эхний жилүүдэд сайн дураараа бичиг үсгийн бүлгэн байгуулан сургаж байлаа. Намгүрийн энэ санаачлагын хошууны тамгын газраас дэмжиж 1925 онд баг сургууль байгуулагдахад сургагч багш буюу тэнхмийн нарийн бичгийн даргаар томилжээ. Намгүр баг насан өндөр болсон үед нь ачтэнч хорлоо тэргүүт шавнар нь ачит багш минь хэмээн онцгой хүндэтгэл үзүүлдэг байлаа. Хошууны танхим буюу баг сургууль байгуулагдсан эхний жилүүдэд хошууны тамгын газрын нэгэн ажил 4 өдрийн аяс даган нүүдэлж хөвлөн урагшаан аргун гол, мөнгө тавцаа, гүн бүрд, гардын гол, хөх бүрд, өрний улиралд онгийн хүрээ,
өвөр хятадны ам зэрэг газруудад бүр сэлгэн үйл ажиллагаагаа залгуулсаар байжээ. Хошуундан ганцхан бага сургуулийн ачаалал нь нэн хүнд байсан учраас 1927-оос 1928 онд бусад сумдад бага сургууль байгуулахыг оролдож байлаа. Гэвч багшлах боловсон хүчин дутмаг байсны улмаас явцгүй болж иймдээ анхны сурагчдын нэг Авир мэдийн бат жаргалыг 1928 оноос шууд багшлуулжээ. Гавьяат багш Авир мэдийн бат жаргал. Бат жаргал нь Өвөрхөн аймгийн Уянга сумын нутаг Улаанхор хотод 1911 онд Авир мэдийн дэд хүү болон төржээ. Тэрээр хан хөгшин уулын танхимд 1925 онд элсэн суралцаад 1928 оны хавар дүүргэжээ. Ухамсарт амьдралан ардын хүүхдүүдийг гэгэрүүлэх их үйлсэд зориулсан Авир мэдийн бат жаргал 1971 онд бүгд найрамдах Монгол ард улсын Гавьяат багш хэмээх эрхэм цол хүртсэн байлээ. Хан хөгшин их хайрханаар нэрлэгдсэн танхимын ууган төгсөгч нараас Бичээч Адягийн Дашням, сурагч Цэрэнгийн Данцан, Пөрвийн хорлоо нарыг 1930 онд багшийн сургуульд, Эренчин Бэлжээ, Дорж Бямбан нарыг Сэлэнг аймгийн Зүүн хараад их санхүүгийн техникумд, Аюуш Шарв нарыг мал эмнэлгийн сургуульд тус хэлсүүлсэн нь Уянга сумын бага сургууль төгсөгчлөөс төрөн гарсан анхны мэрэгжилтэй боловсон хүчнүүд болжээ. Уянгийн сургуулийн анхны төгсөгч Дэнийг академич Пөрвийн хорлоо агсны 92-ны нас өдөртэй тань өгч байсан ярилцлагыг сонсгоё. За миний хувьд бол би 1928 онд хангагшин уулын гушууны танхимдэр анх сурагч болж ирсэн. Намайг ирэхэд хангагшин уулын гушууны танхим болвол Уянгийн төвд Уянгийн хүрээ гэж том хүрээ байсан. Сайнгийн хааны хүрээ. Тэрний доохон талд Шивээ нүвэр гэж тэр голдног хэсэг баашин барилга байсан. Тэр Шивээ нүврийн толгойн хойхон талдаар хоёр гэр байсан. За хоёр гэрийн нэг нь бол их том гэр. За энэ том гэр бол одоо Сайнгийн хааны бор өргөө юм гэж ярьдаг байсан. За том өргөөний үүдэнд бол нэг жижигхэн гэр өрөөлөд барьсан. Тэр өрөөлж барьсан гэрт бол багш байдаг. Ийм сургууль дээр одоо би анх эхэлж очсон. За намайг одоо ингээд анх очиход бол намайг хүлээж авсан багш бол Араашоналт манай нутгийн одоо их нэртэй тэр үеийн боловсралтай ийм хүн байсан. 30 онд төгссөн. 28 онд орсон. Тэгээд одоо бодохоор бол 3 жил болсон юм уу да. Одоо надад тэр хангагшин уулын гушууны танхимыг төгссөн үнэмлэх байна. Хоёр эмэгтэй сурагч байсан юм шүү харин. Тэрнийг одоо мартаж болохгүй. Нэргүй гэд нэг эмэгтэй, Бямба гэд нэг эмэгтэй. Ийм хоёр эмэгтэй сурагч байсан. Ингээд энэ манай Араашоналт төгшөөл бидэнтэй 3 жил илүү 3 жил чухал одоо яхад бол биднийг цөмийг бичигтэн болгож байгаа. За тэр үед тохиолдсон нэг сони юмыг би дурсаж хэлье гэж би бодоод байгаа юм. Хангагшны хүрээн дээрээс морьтой лам дагуулсан торгон дээлтэй өндөр дүүнруутай нүдэн нэг анивчсан ийм өндөр дүүнруутай хүүхдэр ирдэг. Гадаа морийн тэр лам бариа зогсож идэг. Тэр багшийн гэрт ороод багшаар хичээл заалгадаг. Энэ хэн байсан бэ гэвэл Сайн ноён хааны үеийг залгамжилсан ноён хүүхэд Бацсөх байсан. Өөрийнхөө энэ төрлөх сургуулийг бол одоо гүн хүндлэж эрхэмлэж явдаг. Миний анхны сургууль бол Монголын эзэн хаант улсын анхны одоо хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Сайнгийн хаан Намнасрынгийн төрлөх нутаг түүний нэрээр нэрлэгдсэн ийм сургууль. Ийм учраас би өөрийнхөө энэ сургуулийг бол маш их хүндэтгэж явдаг. Би бол хаан сургуулиас төгссөн хүн гэж өөрийгөө ингэж үзэж явдаг. Хан хөгшин уулын танхим буюу бага сургуульд
зөвхөн уянга сумын төлөөгүй хошуунд хамрагдаж байсан богд, баруун буян улаан, гучин ус, хайрхан дулаан, нарийн тэл, бат үлзий сумдын 8-аас 16 насны охид өвгүүд суралцж байлаа. Дээрх сумдад баг сургууль байгуулагдаагүй байсан учраас энэ уламжлал 1938 он хүртэл хэв янзаараа үргэлжилсэн юм. Тухайн үед захирал нь дарга сургагч, нөгөө багш нь нарийн бичгийн дарга сургагч гэсэн албан тушаалын нэртэй байжээ. 1933 онд багш бонцогдорж орон нутагтан ирж төрөлх тэнхимийн захирлаар багш Батжаргал цэргээ салгдан ирж сургагчаар тус томилогдсон раашонолт багштайгаа мөр зэрэгцэн ардын өрөвдүүдийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд зүтгэжээ. Гавьяат багш дамжны Бонцогд орж нь Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын нутагт 1911 онд төржээ. Тэрээр 1922 онд анхан шатны тэнхимд орон суралцж байсан учраас 1925 онд хошууны тэнхимд раашонолт багшийн гар дээр ирэхдээ цагаан толгойг нь дуустал үзээд холбон унших чадвартай болсон байжээ. Ухамсарт амьдралаа ардын хүүхдүүдийг гэгэрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Бонцогд орж багш 1961 онд бүгд найрамдах Монгол ард улсын Гавьяат багш хэмээх эрхэм мандрыг хүртжээ. Он жилүүд улиран одсоор авч хүүхэд нас сурагч үе минь сургууль анги танхим минь хөгжөн шуугианд ангийнхан минь эрдэм заасан ажид багш нар минь тодхон дурсагдсаар байдаг ажээ. Буянгийн баг сургуулийг 1937 онд албан ёсоор 4 жилийн сургууль болгож захирлаар нь Дэгдэд орж идэг багшийг томилон ирүүлж байлаа. 1938 онд сургуулийн хичээлийн байрыг шинээр барих шийдвэр гарч дөнгөж байгуулагдаад байсан нам нарын артельтай тэрэг хийжээ. 1939 онд уянга сумын нам захиргаа эд хэрэглэгчдийн хоршоо бусад олон нийтийн байгууллагууд болон баг сургууль Шивэний өврөөс Эдүгээгийн сумын төв байгаа онгийн дэнждэн бүр шилжин суурьжээ. 1940 онд бүгд найрамдах Монгол ард улсын сайдны зүйлийн тогтоол гарч Өвөр хангай аймагт 20 сургууль шинээр байгуулагдлаа. Ингэснээр уянга сумын ууган баг сургуулийн ачаалал хөнгөрсөн. Бэрэлхэг дайчин Дарьягийн Хавга Өвөр хангай аймгийн уянга сумын нутаг Шурунганы аманд ард Сэдэдийн Дарьягинд 1915 онд төржээ. Тэрээр хан хөгшин уулын хошууны тэнхимд 1929-оос 1931 онуудад суралцж төгсжээ. Халах гол босгосон дайчдын дурсгалын цовчлборд их зохиогч, гүйцэтгэгч Дарьягийн Хавга хэмээх нэр үрдэс илэгдэн мөнхөрсөн юм. Бүгд найрамдах Монгол ард улсын Гарамгай Баатар Лодонгийн дандар нэгэнтээ Дарьягийн Хавга минь улсын баатар хүн шүү хэмээн халаглан дурссан гэдэг. Зөвлөлт холбоот улсын маршал Георги Константинович Жуков Дарьягийн Хавгагийн зохиолсон халахын гол орчмын байрчин газрын зураг дээр ялалтын тактикаан төлөвлөн баян цагааны нуруунд дайсныг бут нэргсэн гэж бахархан дурсаж кино бүтээх санд гаргаж байсан гэдэг. Эх орныхон төлөө баатардагаар тулдан алтан амиан өргөсөн эрэлхэг хүн Дарьягийн Хавгагийн гавьяаг эх орон элгэн нутаг төгссөн сургууль нь мөнхөд бахархан дурсах учиртай билээ. Би 1939 онд уянга сум Шивэний өвөрт байхад анх хэлж сургуульд орсон. 1939 оны 8 дугаар сарын 25-нд миний аав Бонцогд гэдэг хүн намайг анх сургуулийн босгыг алхуулсан. Тэр үед манай сургуулийн захирал байсан Дэгдэд орж гэдэг багш. Нэгдүгээр ангийн багш байсан. Намайг хүлээж авч надад сургуулийн шинэ хувцснууд тавьж өгч, өвсөмн тайрч сургуулийн хүүхэд болгож анх хэлж намайг үлгүйдэж авсан газар бол уянга сумын баг сургууль юм аа. 40-41 оны хичээлийн жилд 2 дугаар ангид ороход мөн 4 ангитай 4 багштай хэвээр байсан. Тэгтээ орчин нь бол их сайхан болсон. Байшин саунд орцсон. Даар шүрх дотрон галлах тийм байхгүй сайхан болсон байсан. Тэгээ 2 дугаар ангид ороод
байж хад манай багш шилжээд лагва гэдэг захирал тавьж тэр лагва захирал гэр нүжээгүй манай гэрт суудаг. Манай аав бол сургуульд ажилчин байсан. Хашаанд сургуулийн хашаанд байсан. Тэгээд лагва багш манайд суудаг юм байсан. Зуны ямалтаар нэгдэг өрөнгө төгсчөөд гэртээ байж хад хөдөөнөөс улсууд мартгаа ирж ганц хоёр улсууд цэргийн захиад дуудуулна гэж тийм өнгөлт цэцэрсэн нэлийн татлаган мухай хичсэн тийм захианууд үргэлжилж ирдэг хүн байсан. Тэгээ 3 4 дугаар ангид орсон бас багийн дарга нэрж бас багийн өнөл 50 хуулах гэж ярьдаг байсан. Тэрийг хуулуул цаа үргэлжлүүлж чинь баахан бичиг дансны юм бас хийлэгдэг байлаа. Миний сурсан хугацаа бол дандаа дайны үед би суралцсан. Гэхдээ яг сурдгаа сурж хийдгийн хийсгэж бүхнийг фронтод гэсэн ийм заалтантайгаар их баггүй хөдөлмөрлөж одоо энэ бэрхшээлийг дагуулж ирсэн да. Хөрөнгөдний бус хөгжлийн замын үеийн уянгын сургууль. 1941-ээс 1945 онд Уянга сумын баг сургуулийн захирлаар Лавга, багшаар нь Хэммэлхэв, Содном, Даштулам нар ажиллаж байлаа. Нярван цогтгой, галчин, цавчлаа хэмээх дамб байжээ. Дайны хүнд жилүүд тул хичээлийн дэвтэр харандаа, бэх үзэг ховордож, сурагчид барааны ороотын цаас болон хуучин бичиг дансны хар дээр хичээлэн бичиж байлаа. Бэх олдохгүй тул хөө даавны бодог зэргийг найруулан хэрэглэж байлаа. Сурагчдын дунд сурлага, сахилга бат хүмүүжлийн ажлаар боллон ажилладаг үүрэг бүхий дружный штаб хожим бүлэгмийн зүйлүүд нэртэй болсон нь пионерийн байгууллагын анх дахь нэгж байлаа. Дайны жилүүдэд буюу 1941-ээс 1945 онд тус сургууль 100-аас 120 сурагчтай, 4 багш, 5 ажилтнтай байжээ. 1945-аас 1946 онд Хэмэдхэв багш захирлаар, 1946-аас 1951 онд Насагдорж багш захирлаар томилогдсон ирж ажиллаж байжээ. Би 1934 оны 1 сард төрсөн Мэтэн гэдэг газар төрсөн юм лээ. Тэгээд их хэсгийн гар дээр байж аваад 1944 оноос 48 онд Уянгын баг сургуулийг төгссөн. Уянгын баг сургуулийн захирал Хэмэдхэв гэдэг хүн байсан. Бэхбат багш, Даштулам багш гэж байсан. За манай анги даасан багш Сэдэн Содном гэж багш байлаа. Тэгээд 10 хэдэн хүүхэд төгсөж байсан манай ангич нь. Би ангийн дарга байжсэн болохоор хүүхдүүдийн аваг нэрийг бол амтахгүй. Тэгээ баг сургууль багш би бас гэрээсээ явдаг байсан. Тэр дойтын билээс явдаг байсан. Тэгээ холоос явдаг хүүхдгээд надад сургуулиас эсгийн хутал өгч байсан. Тэгээ эсгийн хутал жаахан томдож байсан. Тэгсэн мөртлөө тэр үндэ их дуртай. Тэрийг өмсгөл одоо хичээлдээ явдаг байлаа. Тэгээ сүүлд нь одоо сургуульд ойртоо тэр хойтлоо уушгаагаас хойш бас манайхаа өвлждөг байсан. Тэнд өвлжиж явах чинь одоо надад онц сурдаг хүүхдгээд 2 м цагаан буу гэдэг маа сургууль. Тэр чинь өндөр нь гоё гэдэг л 2 м цагаан даваагаан цүнхэндээ хийчихэл тэгэл гэрлэг гоё явж байгаа. Дахин үзмээр санагдаал задалж үзээл тэгэл буцаагаад ихгүй цүнхэндээ хийгээл жаахан явж байгаад үзмээр санагдаал үзээл тэгэл буцааж хийгээл тэгээ тэр чинь бас шүдний хуураа их гоё аа байдаг байсан да. Шүдний хуураа дэвтэр харандаа тэгэл янз бүрийн юм тавиад ингээд өгнө штэ. Тэгээд өнөө хөгөн буцааж хийчихэл яваад байсан. Манай ээж аваа хоёр хараад гоо том цаасан дэлгээд байхын одоо ямар цаасан яагаад дэлгээд идэм бол та гэж харж исэн гэлээ. Тэгээд нэг гэртээ хөрөөдсөн чинь бөөм баяр ойрлол намайг одоо ийм шагнасан гэл 2 м цагаан юм буугаар цамц хийж өмсөрэй гэсэн намайг гэл одоо бодоход тэр нэг хадаастай гэрийн бүрээс цагаан юм буу шүү дээ юм ховорхон байсан 40 дончонд байлдааны үе байж тээ. Тэгжил байсан. Тэгээ тиймд их баярдаг байлаа. Анхны ардын боловсролын тэргүүний ажилтан багш Борын Сайн нэм. Сайн нэм Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Таримлын хүрэн толгойд Малчин ард Борын 3 дугаар хүү болон 1928 онд төржээ. Борын Сайн нэм багш нь боловсролын салбарт тасралтгүй 41 жил ажилласан ясны багш хүн юм. Дүүгэрэнч Уянга сумын дунд сургуулиас төрсэн анхны ардын боловсролын тэргүүний ажилтан хэмээх эрхэм малдрын эзэн болж багшийн сургуулиар төгсөөд Өвөрхангай аймагтаа хойрлогдож очиод Өвөрхангайгаас Уянга сумандаа багшлахаар болсон. Тэгээд 4 жилийн өмнө 7 төгссөн хүүхд нэргээд тэнд 5 хэсгийн багшаар очсон. Намайг Уянга суманд очиход
За тэнд насан дотогш гिचээл ирлэгч Захирлан Төмөрбаатар гээд Бүдүүн Төмөрбаатар гэж нэлээд ажлын арга барил сайтай тийм хуучин офицер байсан хүн Захирлан байсан. Тэгээ би эргээд одоо өөрийнхөө багш нартай хамт 4 жилийн дараа тэнд багшилсан. За уянгийн сургуулийн хүүхдүүд бол одоо математикийн хичээл ер нь байгаль ухааны хичээлүүдэд бол үе үеэрээ их сайн суралцж байсан хүүхдүүд. Одоо тэнд дотроос гарсан одоо Эрдэнэтэд бол зөндөө байл да. Сэдэн ташгаад одоо энэ шинжилгээ ухааны агтанд ажилладаг Эрдэнэтэн хүн байна. За тэгэхээр ишөө манай хөдөө аж ахуйн сургуульд одоо багшилж байгаа ган болд гээд яндгийн ган болд гээд Эрдэнэтэн байна. За тэгэхээр уянгад одоо ажиллаж байгаад тэгээд одоо Эрдэнэтэн болсон өдөөд олуулсууд бол байна. За одоо миний өдөө хүртэл ажиллаж ингэж дээд сургуулиудаар хөшилж байгаа гэж одоо гол суур тулгуурын манай уянгийн сургууль өгсөн юм. Би энэ сургуулийн кампуйнаар бол тэнд өгчөж ясан багшнуудын одоо багш нарын ач уянаар багшийн ажлыг сонгож яваад энэ ажлаа одоо тасалдахгүй 47 жил хийлээ. Тэгэхээр би энэ багшийн ажил хийхдээ би бас бичиг үсгийн багш хийж байсан. Одоо өдөр чинь баг заавуудан дээр 100 амралтаар бичиг үсэг заалгана. За багш болоод очисон оноо ч гэсэн одоо хөдөөгөр явж одоо бичиг үсэг тайлбарлах гэх юм л дээ. Тийм улсууд хичээл зааж би 150 гаруй хүнийг бичиг үсгтэн болгож байлаа уянг жаргаланд хайрхан дооноос нийлээд. Тэгээ одоо энэ миний одоо эдээ хүртэл явж хоол олж идэж амьдралаа залууж байгаагийн их үүсвэр маань манай уянгийн сургуультай холбоотой байдагт би маш их баярлж байдаг юм аа. Ховрханга аймгийн уян сумын баг сургуулийг 1953-аас 1954 оны хичээлийн жилд 7 жилийн сургалттай болгон өргөжүүлжээ. Сургуулийн захирал Арч Үлтэм хичээлийн эрхлэгчээр насан тогтох нарыг томилжээ. Тэгээд би бол одоо сурагч болсон, их сайн сурсан тэр сургуультай одоо 7 жил суралцахдаа би одоо дандаа шилдэг тэргүүний хүүхэд байсан, онд сурдаг хүүхэд байлаа. Түүнийгээ бол бас одоо сайхан багш нарын маань дааж гавья гэж би бахархан дурсахаас өөр арга байхгүй. Одоо баатарчуудын багийн ахлагчаас аваад салааны дарга бүлгийн дарга бүлгмийн зөвлөлийн дарга хийгээд ингээл одоо 7 жилийн сургуультай сурсан да. Тэгээд 7 жилийн сургуульд сурахад 7 жил одоо энэ дотроос 5 жилд нь манай ангийг борын сайн юм гэдэг багш одоо дааж ажиллаж байсан. Тэр үед багш нар цөөхөн учраас нэг багш бага анги дунд анги хоёрыг зэрэг хариуцдаг байсан. За би одоо 62 онд сумынхаа 7 жилийн сургуулийг төгсөөд аймгийн 10 жилийн сургуульд орж суралцсан. За аймгийн 10 жилийн сургуулийг мөн л одоо амжилттай дүнтэй 1965 онд төгссөн. Төгсөөд Ангаах ухааны дээд сургуульд хуваарлагдаж одоо тамилт авч ялаа. Тэгээ энэ үед одоо ижи маань борхон болж аав маань хүнд өвчин туссан байсан. Ингээд би сургуульдаа явж чадаагүй. Тэгээ энэ үед одоо манай Бонцогдорж багш маань одоо аймгийн гэгэрлийн гэлцэд хэлсэн юм байна лээ. Ингээд намайг 10 төгссөн хүнийг одоо сургуулийн багангийн багшаар авч ийсэн. За би тэр үед одоо Хишигт гэдэг хүний дааж байсан ангийг одоо авч суралцж байлаа. Тэгээ энд ирэхэд сургуулийн захирал нь одоо Авирын Төмөрбаатар гэж ийм миний бас л одоо 7 жилийн сургууль байхад захирал маань байсан, захирал хэвээрээ байсан. Тэгээ ингээд би одоо тэнд Монгол улсын гавьяат багш Бонцогдорж, Батчаргал, за мөн одоо гавьяатын дайтай мондөг багштай одоо химэдгэг багш. Тэгээд одоо 3 ахмад багш энд иргэд мөн үе үеийнхээ багш нартай хамт ажиллаж байсан. Тэгээ энэ бол надад одоо том хувь заяа байлаа. Тэгээд одоо сургууль хүмүүжүүлэх ухаан сэтгэл зүйн номыг мэдэхгүй надад багшийн сургуулийнхаа бүх конспектыг уншуулж энэ заа харгын одоо ур чадварыг эзэмсүүл зааж исэн одоо мондөг багш нар бол химэдгэг багш, түндэхүү багш нар байна. Тэгээ энэнд би их баярлж явдаг. Тэгээд би энэ чанараараа мэрэгжлийн багш нараас дутхгүй одоо шавнараа сургаж өөрөө бас давхар суралцж байсан. Хожимоо одоо багшийн мэрэгжил эзэмшиж цаашдаа одоо олон төрлийн ажлуудыг хийж явахад маань энэ их суур болсон гэж би баярлаж явдаг. Бид бол сумын клубын ажилтан шиг ажилдаг байлаа. Одоо тэр үеийн багш Шагдар Сүрэнгийн Цэрэн доржийн Дамдан дорж за тэгэл одоо Эд Баяр гээд болоож гончгийн болоож гээд энэ багш бид нар бол ерөөсөн клубын байнгын уран сайханчтай байлаа. Хагас сайн болгонд бид нар одоо сумын клубт үдшилэг явуулна, тэрийг хариуцна. Сумын хувьсгал залуучуудын эвлэлийн ажлыг хариуцсан цөмөр тэргүүлэгчд байна.
За тэгээд одоо кино гарна бадаг үрийн хооронд миний хань маань босч одоо Монгол ор тайлбарлана. Тэгээ энэ чанараараа бол бид одоо бас соёлын үрийг тарих түгээх ажил бас их үүрэг гүйцэтгэж байжээ гэж ингэж боддгийн. За би 1950 онд Уянга сумынхаа сургууль 1-р ангид Бунцэгдор жагшийн ангид анх орж суралцаж 1957 онд анхны 7-р ангийг төгссөн. За би тэгээд энэ спортоор хөндлөгийн техникумын 2-р ангиас эхэлж хичээллээ. Тэгээд 1959 онд оюутан залуучуудын анх дугаар спартакиадад орж анх диск шидэлтээр алтан медаль авчээсэн. Тэгээд энэ үеэс эхлээд энэ спортоор одоо цааш хичээлэх уран зориг орж одоо үдээд 77 нас хүртэл энэ спортоор хичээлж явна. Одоо бол хамтын төв дэлхийн аваргуудад жилд 3-4 удаа ордог. Энэ хугацаанд дэлхийн 4 удаагийн аварга боллоо. Азийн 11 удаагийн аварга болсон. Азийн рекорд амжилтыг 7 удаа шинжилэн тогтоосон ийм амжилттай явж байна. 1954 оны онд Жаргалантын 4-р ангийг дөөргээд намар нь Уянгийн 7 жилийн сургуульд суралцгаар 8 сарын 25 жаахан гарч яхад ирсэн юм байлгүй. 57 онд Уянгийн 7 жилийг дөөргээд хожиртын 10 жилд суралцгаар явсан. Тэгээд 1960 онд бас сайн дүнтэй гарсан байлгүй. Хожиртаас Улаанбаатар хотод улсын их сургуулийн математикийн ангид хуваарлагдаад тэнд хуваарлагдаад очсон. За би тэр нарч ертөнцид гэдэг шигээ нандин сайхан алб нэг нөгөө хөлөөрөө бүх шинжлэх ухааны хаан болсон математикийн хичээлээгүүл 50 жил зааж зурж сургаж ирсэн. Тэгээд би бол 7-р ангид энэ Уянгийн сургуулийн математикт олимпиадад шалгарч байсан. Тэгээд аймгийн 10 жилд очиод 10 төгсөхдөө аймгийн аварга болсон. Тэгээд аймгийн аварга математикч болоод улсад явж 15-д орж ирсэн. Тэгээ сүүлдээ бол одоо тэр тогоохоо надаас нэг хэдэн ангийн дор байсан, манай дүүтэй нэг анги байсан. Тэгээд манай дүү тэр хоёр математик одоо сайн улсууд байж тэгээд нэг хэсэг хоорондоо өрсөлдөж явсан хоёр байгаа. За тэгээд энэ математикт дуртай сонирхолтой болохын бол анханаас бидний урд үед ч гэсэн Мажи Жамбаа багш гэж бас нэг сайн математикч багш Уянгийн 7 жилийнхнийг сургаж явсан юм билээ. Тэгээ Мажи Жамбаа багшаар бол би заалгаагүй. Тэгээд хиний мэдхгүй багшийн үед л тэгээд заалгаж суралцаж явж. Тэгээд бид нэр их дур сонирхолтой улсууд байсан. Аймгийн 10 жилд очисон хойно бас л аймгийн 10 жилд Уянгийн 7 жилээс ирсэн хүүхдүүд 30-гийн 7 жилээс ирсэн хүүхдүүд л математикийн талаар ер нь онцгой сонирхолтой сайн математикчд байсан да. Тэгээ бидний үеийн одоо тэр үеийнхэн тийм их математикч болсон нь бол тэр үеийн манай багш нар их сайн байсантай холбоотой. Тэгээд ч үе үеэр нэг үеийн бүр намайг математикийн багш хийж явах үеийн Өвөр Хангай аймгийн 26 математикийн багш цөмөөрөө уянгийнхан байсан. Тэгээд тэн дотроос сүүлдээ одоо ч гэсэн уянгийн хүүхдүүд бас л улс аймагт шалгарч тэргүүлж явсаар байгаа юм билээ. Тэгээд би 1957 онд багшин дийж төгсөөд түүхэн багш мэргэжлэр төгсөөд тэгээд Уянгийн 7 жилийн сургууль гэж байгаа тэнд бол захирлаа томлогдож очив. Тэгээд
уянгийн сургууль чинь одоо тэгээд Өвөрхангай аймагт чинь одоо 2.10 жилдээ 7 жилийн 3 сургуультай байсан юм. Уянг юу 30 юу Баян энэ гэж. Тэгээд би уянгийн сургуульд тийм захирлаар очиж ажиллаж ирсэн. Тэгэхээр уянгийн сургуульчдаа өөртөө тойргийн хувьд бол ухаан одоо Баруун Баялан, Нарийн Тайл, Хайрхан дулаан за тэгэл өөрийн хойдлоо тэндээс одоо жаргалын тийм сургууль тэр Батэлжийн улаанны сургуулийн хөгс бас ирж байсан санагдчих. Ийм тойргийн хувьд ийм байсан. Тэгээд 400 орчим хүүхэдтэй 20 гаруй багштай ийм сургууль байсан да 7 жилийн сургууль. Багш нарыг одоо боловсрол дээшлүүлэх, мэрэгжлийг дээшлүүлэх, мэдлэгийн хүрээгийг өргөжүүлэхийн тулд энэ талаар бол би онцгой анхаарч байсан шүү. Тийм учраас одоо яг багш нарт бол сургуулийн багшд одоо нэг өдөр ажиллагааны тайлаг мэдээлэл за тэгээд ер нь 7 хоногт нэг удаа тийм мэдээллийн тусгай бүр тийм хичээл явуулж байсан олон улсын мэдээлэл. Нөгөө талаар тэр үед багшийн том тавьж ирэх зорилго бол орос хэлийг мэдсэн. Орос хэлд хэлтэй болох асуудал бол ерөөс улсын хэмжээнд 90 нам засгийн их гол бодлого байсан шүү. Тийм юмнуудыг одоо бас багш нарт одоо сургууль хөгжил ухаан арга зүйн талаараа бас мэдлэг өгтлөөр миний хувьд бас ингэж анхаарч ирсэн. Ингэж ажиллаж байсан юм. Социализм байгуулж эхлэх үеийн уянгийн сургууль. Уянг сумын сургуулийн тренерийн ажил 1960-аас 1961 оны хичээлийн жилээс онцгой идэвхжиж бүлэг салааны ажил тогтмолжсон байна. Тус сургуулийн бүлэгмийн зөвлөлийн дараагаар 1960 оноос цэрэн долгор, хаваг долгор, цэдэв, урд насан, салаауд нарын тэргүүний сурагчид ажиллаж байжээ. Энэ танхимаас гадна 1959-өөс 1960 оны хичээлийн жилд үлгэрийн танхим байгуулж ашигласан нь бусад сургуулиудад туршлага болж байна. 1956 оны хичээлийн жилд Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн. Уянгийн дунд сургуульд. Энэ миний багшийн ажил эхлэхэд Тэжхийн хамт олон элексиг дотор хүлээн авч байсанд одоо хүртэл санаад байдгийг. Хамт ажиллаж байсан хамт олон маань энэ байна. Энэ хамт олноороо би бахархаж баярлаж эднээс эгэм бодож эднээс сурч амьдралдаа сурч байдаг гэж. Би 1958 онд анх доршигтын даваа атай гэр бүл болж гэр барьж эндээс амьдрал эхэлж байсан. Би уянгийн тухай чих тавин сонсох дуртай. Учир нь миний амьдрал эндээс эхэлсэн. Түүхтэй болохоор уянгад бүтээж ажиллаж байгаа амьдарч байгаа та бүхний бүтээн байгуулах сайхан ажилд баярлж явдаг шүү. Уянгийн тухай мөр урдж байсан ч бүх үлдэж байсан ч уянгийн тухай чих тавин сонсч байдгийг эндээ бахархаж баярлж явдаг шүү. Миний ард түмэн ирээдүйнхээ ажил үйлс сурлага хөдөлмөрт өндөр их сайхан гэлэлцэн амжилт гаргаарай гэж настан буур багш ирээж байна. Уянгийн сургууль 1965-аас 1966 оны хичээлийн жилээс уянгийн сурай дуу хөгжмийн дугуйлан хичээллүүлж сурагчдын нэгдсэн концерт бэлтгэн тоглож байлаа. Урлаг спортын арга хэмжээ болгоныг багш Болд, Аюушчв, Цэрэнлорж, Батбаяр, Нацагдорж, Чойхүү, Цагсүм нар өдөртөн зохион байгуулж өөрсдөө үлгэрлэн оролцож эцэг их хөдөлмөрчдөөс өндөр үнэлгээ авч байжээ. Энэ уламжлал эдүгэж үргэлжлэн
Уян сумын ерөнхий боловсролын авиаслаг сурагчдын өнөр баг бүрэлдэхүүн нийслэл хотноо хүрэлцэн ирж хүүхдийн ордонд уянгийн хүүхдүүд нэртэй бүрэн концерт төлөвлөж нутаг усны нэрээр мандуулсаар байна. Дээр үеэс уянга нутгийнхан оюун ухаан сэрэг сэргийгээрэн цуутай байж үе үеийн олон нэртэй шатарчид математикчид төрөн гардаг угсаа гаргалтай байлээ. Тэр уламжлалын тод жишээ болсон улсын 1-р зэрэгтэй шатарчин багш Хэшигтийн насагд орж сурагчдынхаа шатрын спортоор хичээлийг сонирхлын улам өрнүүлж угаасаа шатарч уламжлалтай уянга нутгийнхныг ихээхэн уриалан дууддаг байлаа. Шатарч Пүрэвгял. Цэрэн долгорын Пүрэвгял нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Шурунгийн аманд 1942 онд төржээ. 1952 онд Уянга сумын дунд сургуульд элсэн суралцж төгсжээ. Цэрэн долгорын Пүрэвгял нь 1999 онд шатрын спортын телемастер, 2015 онд шатрын спортын мастер цол тус хүртэжээ. 1960 оны Уянгийн сургуулийн багш нараас багш Болдо уран зохиолын өргөн мэдлэг хэрэн, багш Дашбямба физик математикийн хурц сэтгэлгээгээр, багш Аюушчав хөл бөмбөөр, багш Цэрэндорж сакс ар бөмбөгөөр, Чойху, Шовдор нар нь тэшүүрийн спортын ур чадвараараа шавнараа бишрүүлэн уриалдаг байжээ. Энэ бүхэн соёлын тогтолгоо хэмээх улс орныг хамарсан их дуулиант ажлын үр дүн болж үлдсэн юм. Уянгийн сургуулийн захиргаар 1958-аас 1967 онуудад ажиллаж байсан Төмөрбаатар агсны 93-ны нас өдөртөйдэн өгч байсан дурсамж яриаг сонсцгоё. Хордоо багш маань дэд сайд байсан. Тэг хордоо багштайгаа уулзаж явлаа. Тэгээд одоо хордоо багштай тэгээд хордоо багш эренцэн болж байгаа хоёр чинь уянгийн сургуулийн нэг ангийн сурагч байсан байл л шүү дээ. Холгор шар гэдэг юм байлээ эренцэн болж яваа. Тэгээд зас маргааш аш. Саатсан гайхав. Тэгэхээр маргааш нь яваад очсон. Энэ зүйл жоо ер нь жоохон харамдаад болчихгүй. Одоо яхад хэдэн хүүхдүүд төр хөвөрчүүсээр одоо сүйд боллоо. Намайг л явуулсан, намайг л тань дээр очихсан. Энэ зүйл яхад тэрэлэх ёстой гэсэн читэйгаад. Өг улсын хамнаас өггөө дахиад яасан зөвшөөрсөн. За тэгээд нэг машин олсон. За тэгээд цаашаа хахад юм олж яваад бааштай болоо гэж бодоод байсан. Ерөөсөө хойсон жил нь юу. Тэгээд тэр хоёр давхар байсан гэж. Тэгээд хотод очлоо машин хөөсөлдөд. Тэгээд хөөсөн гэгээр явны алдаг цаад нөө юунд очсон ч тийм. Сүүлдээ Өвөрхангайд. Өндөөр л гэлсэн дээр Баттарж тэр ч очсон байсан. Тэгээ явсан чинь нөө хоёртой Баттаржтайгаа хоёрдоо хэрэлдээ. Тэгээд юунаас хонтороос доошоо бууж явтал тэр харин өнөө төв хорооны сурталчилан гэсэн дарга байсан сувдаг. Юу надад их сайн л хоош танд багшгүй. Хаадаа шаачд байж байсан. Хүн энэ бүдүү хар чи юу хийж байгаа юм гэдэг. Одоо ингээд нашаа сайндаа явж яарч гэсэн ч гэсэн уулзсан чамтай. Тэгээ уулзаад ингээд гэсэн за болно. Би олж өгнө. Тэгээд гэрэл ямар нэг очив. Тэгээд дахиад гэрэл ямар очив чинь лөө үүднээсээ эхлээд бичсэн. Та яадаг хүн ба яас янз хүн ба алга болчихсон хүн яаж чав гэсэн Баттар цаад одоо 2 өдөр намайг сахааргүй л олж ир Өвөрхангай уянгийн тэр өдөн харыг олж ир. Өөр нэгэд сууд тэгсэн чинь хавааны тэр сайд чинь гэсэн байн нэг. Ороод яваад дахиад оролцсон та шамтай. Ороод гсэн чинь хүнээ инээ дадлалсан сүйд энэ чи худлаа шүү дээ. Тоноог л хурах гэж. Чи ажил хөөсөлж хүн. Тэгсэн содууга загнасан болсон байлээ. Тэгтэр нүгүүлсэн тохиолдсон байлээ. Тэрийг олж ирээд. Тэгэл тэр шинэ чинь олж авсан. Баярлалаа. За Өвөрхангай аймгийн
Бүртэн гүнчин хүүхдтэйгээ цуглуулаа би. Бүртэн гүнчин хүүхдтэн цуглуулаад оюунгийн сургуулийн дэргэд ордны сургуулийн нэртэй сургуулийг гарчаад тэднийхтэй бас давхар ажиллая. Тэгээ гэгэрлийн галцчиг сандлаа аймгийн намаа хорон төсөг сандлаа болоо. Тэгсэн намаа хорон нас баталчих зүйтэй. Энд зөвшөөр. Тэгтэр хойноос нь төсөв хөөцөлдөө. Тэгсэн тусгай төсөв өгчээсэн шүү дээ манайд. Хүүхдийн идэж явах бохор хөмсөх зүг зөрүүн үлээлийн тутамдээ байж. Тэгээд тэрнийхээ гавцсыг би төхөөрн хариуцсан багшаа сандлаг. Сандгаар хариуцсан багшаа тохиод. Тэгээд тэр гавцхан нар бүхэл төсвөрөө юм бэлдээд төхөөрчдөг. Тэгээ явсараа хүүхд маань 16 хүүхэдтэй болсон. Бүтэн өнчин хүүхэд. Дорхоноо хүрээд ирсэн. Тэгээд бүтэн өнчин хүүхээр ордны сургуулиартай байгуулад. Тэгээд нөхөрхийн тэгээд 16 юм даа жаах юм. Тэгээд яг тэр 16 хүүхэдтэй төгсгсээр яваад бодсон би за цөмөрөнгийн дунчаантуудыг цөмөрөнгийн хоолнд хүргэе. Хоолнд хүргээд нэр. Тэгээд яг төрөөсөөс нь хоолнд хүргээл яг төрөөсөн зарим одоо дээд мэргэжлийн багшнаар байж л байна шүү дээ. Одоо нэр нь бас л өнчин хүүхэд л байсан. Тэгээд одоо дандаа эмч их баригч багш ийм л усуд байж байна шүү дээ. Эднэр бол ийм болсон. Сумын сургуулийн 2 давхар шинэ барилга 1962 онд эхлэн баригдсаар 1964 оны намар ашиглалтанд орж сургууль ойр болгоч томоохон нүүдэл хийлээ. За тэгээд миний би 1968 онд улсын пионер сурагчдын спартакиадад оролцож цаны спортоор 3 км-т мөнгөн медаль, 5 км-т хүрэл медаль хүртэж Уян сумын 8 жилийн сургуулийн анхны медалийг авсан. 1965 онд сумын 7 жилийн сургуулийг 8 жилийн сургуультай болгон өргөжүүлжээ. 7 жилийн сургууль байх хугацаанд Агдансай, Мажиг Жамб, Таш Даваа, Лувсан дорж 80-тай, Чойжил хорлоо. Насан тогтох зэрэг нэлээд өндөр чадвартай багш нар ажиллаж байсны дараа үе болох багш нацагдорж, шофтер, гончиг перли, мэдэхгүй, сайн юм, түндэхүү, даваа дууг нар ажиллаж байлаа. Харин 8 жилийн сургууль болохын бэлтгэл хангагдах үед дөнгөж сургууль төгссөн Намсрай, Болд, Аюушчив, Чойхүү, Чимэдлхам, Загцум, Элбэг зэрэг залуу багш нар нэмэгдэж ирсэн байна. Мөн Намзуу гэж их мэдлэгтэй багш ажиллаж байлаа. 8 жилийн сургууль болоод Монгол улсын их сургууль төгсөн аймгийн сурганы кабинетэд ажиллаж байсан тогооч багш хичээлийн эрхлэгчээр томилогдсон ирлээ. Нэртэй багш Сэдэн доржийн тогооч. Сэдэн доржийн тогооч Өвөрхөн аймгийн Уянга сумын нутагт 1940 онд төржээ. Уянга сумын 8 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажилласан. Сэдэн доржийн тогооч ухамсарт амьдралаа боловсролын байгууллагад зориулан Ардын боловсролын тэргүүний ажилтан багшийн гавьяа атангаар шагнагдсан шилдэг тэргүүний сэхэтэн болж Уянгийн сургуулийн түүхнээ мөнхөрчээ. Тэгээ 1952 онд одоо 1-р ангид анх Пунцэг дөрөв шгшээ ангид орсоо. Одоо сумын төв дээр одоо манай нэг өвгөн ах минь хөргөж өгч би одоо тэр багшийн шав болсон. Ингээд 1958 онд 7-р ангид төгссөн би. Одоо манай ээжийн ах Батчиргал гэдэг гавьяа төгс Батчиргал гэдэг хүн байсан. Ээж Төмөн үлзийгч тий. Авир мэдийн Төмөн үлзий, авир мэдийн Батчиргалч тий. Аавын төрсөн дүү насан дотох гэж за Уянгийн сургуулийн хичээл эрхлэгч байсан. Одоо манай өвгөн хичээл эрхлэгчээр очсон 1965-аас 70 он хүртэл Уянга сумын хичээл эрхлэгч хийсэн. Тий. За энэ хооронд бол Уянга сумын сургууль бол одоо эдэл их хүнд үе байсан байхаа гэж одоо сургууль нь маш их хөлддөг. Одоо тэгэл одоо бамбардаж ураал одоо тэгж хондгол байсан да. За тэгээд Уянга сумын сургуулиудаа маш их баярлж удаг. Миний одоо ажил амьдралын гараа маань одоо Уянга сумын сургуулиас эхэлсэн. Одоо маш их баярлж авдаг энэ сургуульд. Тэгээд энэ утгаараа би одоо миний удам усааш ус одоо мундаг улсууд байсан, ээжийн минь талд сайн байсан, аавын минь талд байсан, би ч одоо бас хичээлдээ сайн байсан мэрийж баад одоо тэгээд сүүлдээ сайхан багш болсон доо. Тэгээд энэ ажлыг хийж яваад 32 жил багшлаад одоо 94 онд тэтгэвртэй гарсан.
1965 онд Монголын пионерийн байгууллагын 40 жил залгамжлагч чуулган зэрэг тэмдэглэлт үйл явдал болж сургуулиараа ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Гончиг зүг захирлын үед сурагчдын дунд соёл нөхрөлийн төлөө ангийн хөдөлгөөн өрнөж байлаа. Мөн багш нарын дунд нямдарж, авиатогш Батчиргал нараар аглуулсан соёл нөхрөлийн бригад байгуулагдсан ажиллаж байжээ. 1967 оны аюулч багштай Цэрэн цогцол ахлагчтай анхны соёл нөхрөлийн ангийн үлгэрээр ажилласан Сэдэн Жанч багштай Залаул ахлагчтай 2 дахь соёл нөхрөлийн анги 1973 онд үүргэн биелүүлж мандатан авч байжээ. 1965 онд 8 жилийн сургууль болж 1966 онд анхны төгсөлтөө хийсэн үеэс материалыг бас багшлах боловсон хүчний бүтэц бүрэлдэхүүн мэрэгжлийн ур чадвар байнга дээшилсээр байлаа. Сумын сургуульд аймгийн анхны пионерийн бүлгэн 1926 онд, анхны скаутын холбоо 1995 онд байгуулагдсан байна. 1960-аад оны үеэс пионерийн удирдагчийн орон тоо батлагдаж, мэжид дорж, нямдорж, загд сум, даваатав, адиатрын нар уул албыг уламжлан хашиж байжээ. Уянгийн сургуулийн сурагчдын дотроос сурлаг хүмүүжил, нийгмийн идэвхээрийн шалгарсан шилдэг сурагчид олон төрж байна. 1965 онд сурагч Мөнх даваагийн долгор сүрэн, 1966 онд Бөөжин тогоо тав, 1971 онд Санги шарвын хөрөг долгор нар зөвлөлт холбоот улсын артик пионерийн цуснд улсын зардлаар амарч үеийнхэн дундаан шагшигдэж байлаа. Ирээд хүүхдүүдийг бол жаргантаа ирсэн хүүхдүүдийг бол анги болгонд ингэж тараадаг байсан. Дээр үед авсарч. Тэгэхээр би одоо ерөөсөн жаргалантын хүүхдүүд бол бөөнөр нь би өдөртнаа. Ингээд нэг анги болгоно. Тараахгүй гэдэг сандыг бол тавьсан. Ингээд сургуулийн захиргаа бол хүлээж яваад 4-р ангийг авахын тулд хавар нь очиж шалгалт аваад намар нь 20 гаруй хүүхдээ авцарч уянгийнхаа сургуульд өөрийнхөө ангид хүлээж авсч нэг анги болгож удирдсан. Биеийн тэмрийн төрөл бүрийн аваргууд бол манай ангиас бол сургуулийн аваргууд бол ингээд бүгд төрж байсан учраас анги нийтээрээ тамирчин болох хөдөлгөөнийг өрнүүлж ангиараа цанчин болсон байж байгаа. Одоо энэ анги бүгдээр ингээд цанчин, гişүүрчин болсон. Гişүүрчин болсон. Сургалт хүмүүжлийн ажил бол манай ангийн хүүхдүүд бол одоо идэвхтэйсэн оролцож байсан. Жишээлбэл одоо энэ дээр сурч тоогоо хүү аймгийн математик олимпиадад амжилтаа орцож шагнал авч ирсэн. За сурагч Сүхбат, Нямсүрнаар Орос хэл, Монгол хэлний олимпиадад оролцож бас амжилтаа оролцож шагнал авч ирсэн. Олон сайхан амжилт бол зөндөө гарч ажиллаж байсан. За энэ дээр бас нэг дурсан чиглэлт бол Монгол хэл уран зохиолын секц бол бас ажиллаараа 2 удаа аймагт одоо 2-3 дугаар байранд одоо мөн шалгарч одоо шагнагдаж байсан. За энэ ажлыг бол мэдлэг боловсруулаараа одоо багш нараа өдөрлөн дуурайлдаг Сэдэн Жанч гэдэг багш бол удирдах байсан. Ингээд 1967-оос 71 он хүртэл ажиллаж байгаад дунд нь төгрөг сумд ажиллаж байгаад эргээд 1981 оноос 1997 он хүртэл уянг суманд ажилласан. Ингээд ардын боловсролын байгууллагад 41 жил ажилласны 20 гаруй жилийн бол уянг суманд сургуульд ажиллаж амьдрал авсан юм төгт орсон зүйлсэн юм аа. Уянгийн сургуулийн 50 жилийн ойгон тэмдэглэхийн өмнө 1974 онд ардын боловсролын яамнаас үзэлгийн комисс ирж сургуулийн сурлаг хүмүүжлийн явц үр дүн багш нарын хичээл заах ур чадвар сахилах хариуцлагыг наривчлан шалгаж хэвийн сайн гэсэн үнэлгээ өгч байсан байна. За манай сургуулийн түүхт 90 жилийн болох гэж байгаатай холбогдуулан энэ өдөр одоо манай сургуулийн ахмад багш ажилчид цуглан бид бүхэн одоо энэ түүхт сургуулийнхаа тухай ярих сэтгэлдээ ярихаар ингэж бүгд цуглаад цааж байна. Баталцын 4-р анги төгсчод байж байхад Хэмэт хөвгөд өгөнд өндөр сайхан багш ирж манай сургуулийн хүүхдүүдийг бол уянгад эсвэлэн авч байсан. Багшлахтаа бол би уянган сургуульд Монгол хэл уран зохиолын багшаагаас гадна бол мөн хичээл эрхлэгчийн ажлыг 10 жил хийсэн. За ингээд миний амьдрал бол уянган сургуультай бол сашгүй холбоотой. Би 38 жил уянган сургуульд ажилласан, суралцсан ийм түүхэн хүн.
Тэр 60-аад оны үед бол аймгийн хэмжээнд 7 дунд сургууль байсан. Энэ 7 дунд сургуулийн 2 нь 10 жил, өөрөөр хэлбэл төв 10 жил, хужиртай 10 жил. За энд манай сургуулийн спортоор бол аймагт одоо 3 дугаар байранд буюу өөрөөр хэлбэл 7 жилийнхаа сургуульд бол 1-р байранд одоо 2 жил дараалан орж ингэж одоо мандуулж ясан. Мөн сурлагаар одоо математикаар хариул аймагт одоо мөн тэргүүн байруунд орж хүнд шагналыг одоо хүртчихсэн. За дараагийн үе нь бол би 1970 онд багшийн дээд сургуулийн хими биологийн ангийг төгсөөд хими биологийн мэрэгчлэлтэйгээр энэ сургууль багшилсан. За энэ сургуульд би ажиллаад ерөнхийдөө 42 жил ажилласан юм байна. За тэгвэл би 6 онд тэтгэврт орсон 2006 онд. Бусдад нь одоо багш хүрэлцээгүй улмаас одоо багшилж ингээд үзэхээр бол 42 жил энэ сургуульд одоо ажилласан байх юм аа. Тухайлбал одоо 60 хэдэн онд одоо энэ сургууль ажил хөдөлмөрөө сайн байсан учраас энэ 60 хэдэн онд уянгод анхудаа 2 давхар байшин барьж хичээлийн байр барьсан одоо нурдталт байна агталсан. Энэ бол хөдөөгийн сумдуудад анхны одоо 2 давхар байшин. За дараагийнх нь одоо хөдөөгийн сумдад хамгийн анхны одоо 3 давхар байшин барилгыг барьсан байх юм. За тэгээ сайн энэ наман сүрэнгийн нэрмжт гэдгээр энэ сургуулийн 90 жилийн ой болж байгаа гэдгээр анхны сургууль өөрөнгөд болж байгаа гэдэг утгаараа энэ сургуулийн бахархах зүйл өчнөө олон байгаа. За энэ сургууль боловсролын байгууллагад 45 жил ажиллахдаа 34 жилийн одоо манай энэ сургуультайгаа холбоотой энэ дээр тогтмол ажилласан. Энд одоо намтай энэ хамт суугаа энэ ахмадууд багш нар энэ хамт олон маань бол одоо үе үедээ хамт ажиллаж байсан ийм ахмадууд. За энэ манай сургуулийн ахмадуудын талаар би бас товчхон хэлгээд манай сургууль одоогоор бол одоо яг энэ сургуульд ажиллаж байгаа 51 ахмад байна. Багш ажилчид нийлээд энэ сургуулийн ахмадуудыг би бас өөрөө хариуцсан ажилладаг. За сургууль маань одоо ахмадуудынхаа төлөө бас сэтгэл гаргаж ахмадуудтайгаа байн харьцаатай байж бид бүхнийгээ баяр болгоноор урьж ингэж бид бүхнийгээ дайж нодон одоо баяр магнаа захирал маань сургуулийн амралтанд ахмадуудаа бас амраасан. Энд бол одоо ахмад багш ажилчид бид бүхэн маш их баяртай байдаг. Би 64 оноос 15 жил энэ сургуулийн гал зоохонд ахлагтайгаар ажилласан. Энэ хугацаанд бол байр 200 хүүхэдтэй байдаг байсан. Манай байр нэг хүүхдүүд бол өглөө бид нэр чи өглөө 6 цагаас өчигөө 11-2 ажиллаад өглөө эргээл ажиллаа хийцгээдэг байсан. Би 1966 оноос хойш одоо 30 жил ажиллаад энэ сургуульд ажиллаад тэтгэвртээ гарсан. За тэр үед бол одоо тэр тусгай сургууль мургуул гэж юусэн байгаагүй. За тэгээд бага ингээд ирж байгаа хүүхдүүд бол одоо ямар л хүүхдийг тэр хичээл ирлэх захирал тэр ингээд хуваарлна. Тэр л одоо хүүхдийг авах ёстой тэр багангийн багш бол. Тэгэл одоо тэр хүүхдийг аваад ямар ч хүүхэд байсан сургах ийм л үүрэгтэй ингэж ажиллацгаад байгаа байсан. 1981 онд Монгол улсад боловсролын байгууллага үүсч өгдсөний түүхтэй 60 жилийн ой тэмдэглэх үеэр Өвөрхөн аймгийн боловсролын хэлцээс аймгийн ахмад багш нарыг урьж ирүүлэн хүндэтгэлийн бүтээн авалт хийжээ. Тэр үеэр аймгийн анхны сургууль аль нь болохыг наривчлан шүүн хэлэлцээд 1922 онд сайн ноёны хүрээнд буюу Эдүгэгийн уянга суманд рааш амлалт багштай тэнхим үйл ажиллагаагаа явуулж байсан нь Өвөрхөн аймагтан анх тагчин хэмээн тогтоож уянгийн сургуульд Өвөрхөн аймгийн анхны сургууль мөн хэмээсэн бичиг бүхий дурсгалын зис хөөмт хаягийг бүтээлгэн үрд хадгалуулжээ. 1972-оос 1977 онд одоо онцлогоо огшаас болсон захирлын ажлыг хийж ингэж гүйцэтгэж ирсэн. Одоо сургуулийн захирал гэдэг бол зөвхөн сургуулийн ажиллаараа биш сум орны одоо бүхий л ажилд оролцсон сумын одоо төлөөлөгчөөр бригадуудад явж ажиллана. За тэгээд одоо манай сургуулийн бас нэг одоо гол анхаардаг ажил нь бол бүх нийтийг 8 жилийн боловсролтой болгох энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бол одоо энэ бас завсарлалтыг багасгах энэний тулд бол одоо бригадуудаар багуудаар явуулж одоо эцэг эхүүдтэй бол хүүхдүүдийн сургууль бүрэн хамрах ийм асуудал бол их чухал ажил байсан. Янз бүрийн бол бэрхшээл байсан. Тухайлах юм бол одоо суманд одоо ус сардаг тийм настай машин байхгүй учраас өөрийн зөвхнийхөө усыг бол энэ тарагтын холбон халуун усан дараас нэгдэл дундын тарагтын нэгдэл дундын үйлдвэрээр
захиалж одоо тэднийхэр зөөлөгдөг юм байсан. Тэрэнд багшийг нэг 7 өрөөнд мотоциклийн тавиулчаад хоёулаа тэгэл тун болохгүй тарагт явахаар болвол шөнчин хоёулаа одоо 12 цагийн үед чинь дулаан дээр 30 амс дулаал яваад хоёулаа шөнө одоо тарагтын жалуучдороо ирж хэл далгуулж усаа авахгүй жишээтэй ийм хөндрөл бэрхшээлүүд байсан. Одоо энэ бүхнийг бол манай багш нар өөрсдөө хамтын хүчээр бол тухай үрд нь бас одоо давж ингэж ажиллаж яасан ийм сайхан дурсал байдیں۔ Би 1947 онд уянга сумын өлтөд төрөөд 1955 онд уянгийн 7 жилийн сургуульд анх элсэн орж Фунцэгдор жагшийн шав болж сургууль элсэж орж исэн. Тэгээ 1957-аас 63 онд Улаанбаатар хотын Төмөр замын 20 дугаар сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын багшийн сургуулийг 66 онд төгсөж тэндээсээ энэ уянга суманд багшаар ирж багангийн багшаар ажиллаж исэн. 75-76 оноос уянга суманд өөрийнхөө даасан ангийн хүүхдүүдэд хэрглэж исэн та үдийн цай тэр бол одоо хүүхдүүдийг амжилттай сурах өглөө одоо босоод ирсэн хүүхдүүдийг чинь унд шингийн уулгачаар хичээлдээ идэвхтэй болдог бас сайн сурахад нөлөөлдөг. Багшийн дэд сургууль төгсөж математикийн багш болоод тэр үргэлжлүүлэн уянгад ажилласан 83 он хүртэл ажиллаад бид нарыг ажиллаж явах үед чинь бол одоо хөдөө суманд чинь бол сургуулийнхаа засварыг өөрснөө хийн. Өөрснөө шаварч хагаа хийн, будагш хагаа хийн, мод бэлтгэхэд явна, өвс хадланд явна, зурмаг нь хад явна. Завуу сүүн завуудаар одоо бичиг боловсрал заах одоо хүмүүсийг бичиг үсгтэй болгох хичээл заад багш нар явдаг байсан явуулын багш гэж. Тэгэхэд одоо би тэр уянга сумын тэр хойд өргөн давны завуудын бичиг үсгийн багшаар ажиллаж байсан. Тэгээ зарим давнаа олдон заримдаа олдохгүй. Манай уянгийн хүүхдүүд чинь бол ер нь бол ингээд өөр сургуулиудаас хараад байхад их сайхан өсөглөн, толгой сайтай, оюун ухаанлаг ер нь бол ой тогтоолт сайтай, хөдөл мөрч ийм л хүүхдүүд байдаг шүү дээ. Хүмүүнлэг ардчилсан нийгмийн үеийн уянгийн сургууль. 1990 онд уянгийн сургуулийн багш Батуул сумын ардчилсан холбоо гүйцэтгэн байгуулахад биечлэн оролцож, бусад ардчилсан үзэлт нөхдийн сонголтоор холбооны дэд зохицуулагчаар сонгогджээ. Ардчиллыг багш Цэдэн Жанчив, Өлзий Бадрах, Дондог нар болон залуу багш нар идэвхтэй дэмжиж байлаа. Хичээлийн эрхлэгч жигмэд тэргүүтэй залуу багш нараа зөөлөн тэмцэл хийснээр 1990 оны 12 дугаар сард захирал Нямдоржийг ажлаас нь огцруулсан байна. 1991 онд Өвөрхөн аймгийнхан боловсролын хэлтсээр хөөцөлдөн байж сургалтын анхны 4 ширхэг компьютерийг дагалдах хэрэгслийн хамт авч байсан нь уянгийн сургуулийн сургалтанд мэдээллийн технологи нэвтрэх анхны алхам болсон юм. 1995 онд сургуулийн дэргэд скаутын бүлгэм гэсэн сурагчдын анхан шатны сайн дурын байгууллага хүүхдийн төв байгууллагын удирдамжийн дагуу байгуулагдсан юм. Удирдагч багшаар мишиг дорж ажиллаж, сурагчдын дунд шинэ хэлбэрийн ажил зохион байгуулж эхэлжээ. Хэдэн жилийн дараа 1987 онд бол иргэд сургууль дээр ирж багшилсан. За би сургуульдаа 10 жил болохдоо 5 жил хичээл эргэлж 5 жил сургуулийн захирал хийсэн. Эргээд би багш нартайгаа хамт хичээл заасан багш нартайгаа хамт эргэж ажилласан. За эхний 1-2 жил бол жаахан эвгүүдүүл юм шиг байсан. Тэгээд дараа нь бол тасаад одоо багш нартайгаа сайхан гар нийлэж ажилласан. Яг энэ цаг мөчид бол сургуулийн маань 70 жилийн ой бол тохиосон.
За сургуулийн 70 жилийн хоо гэдэг чинь 1995 онд 1995 онд бол нийгэм бол их жахан донслогоотой дэлгүүр хоршоонд бол давснаас юм байхгүй хүмүүсийн сэтгэл зүйн маш хүнд ийм цаг үе бол таар 20 жилийн өмнө сургуультай хандив өгсөн улсууд гэдэг ингээд байж байгаа юм. Одоо энэ дотроос бол одоо эн чинь одоо хандив өгсөн улсууд за тэгээд тэр юунуудын улсуудын сэтгэл. За энэ дотроос би нэг л зүйлийг жоохон онцлоод хэлээ. Дэлэг дөржийн Бөөрөнки гэдэг энэ залуу бол тухайн үедээ бол 100 мянган цаас хандивлж ялаа энэ сургуульд. Бөөрөнки бол манай дээдлийн анги байсан энэ Нямдарч хөшөө ангид л яжсэн. Одоо бол одоо бид бол тэрнээс хойш нэг холбоо одоо биш байна. Энэ залуу бол цаг тухайн үедээ бол уянгийнхаа сургуулийн 70 жилийн тэмдэглэн өнгөрүүлж яхад тэгжил гавь байгуулсан. Энийг бол бас хэлэх ёстой гэж ингэж бодож байна. Одоо би чинь бол одоо уянгийн сургуулийг ингээд онц төгсөөд аймгийн сургуульд ингээд 2 жил сурахад бас л онц төгсчээлээ. Ихтэй сургуульд сурж яхад мөн л одоо гайгүй сайн сураад л төгслөө. Энэ олон жил боловсролд ажиллаж яхад одоо бас л нэг яг хүний дор орчихгүй ингээд яваад байна. Энэ нэг эрдэмтэн болоод энэ профессор болоод ингээд явж яхад бол одоо Намсрынгийн нэрмжилт 10 жилийн сургуулийн одоо анх суурийг минь их зөв тавьж өгснэг бол ач гавья гэж одоо би бол бодож байна. Энийг ч бол олон хүн хэлнэ. Ер нь уянгийн сургуулийн зас төрсэн улсууд бол ер нь олон чиглэлээр олон ч газар их сайн сайхан гэж явж яадаг. Ялангуяа эрдэм боловсролыг дээдлэх талаар бол ер нь бол их өндөр эрчимтэй ингэж явдаг. Уянга сумын засаг даргын тамгын газар сургуулийн удирдлагууд идэвхтэй хөөцөлдсөний үр дүнд 1995 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн засгийн газрын 91-р тогтоолоор уянга сумын дунд сургуулийг Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн Ноён хан Намнсрынгийн нэрмжит болгожээ. Энэ нь тус сургуулийн түүхийн алтан хуудсуудын нэг болж мөнхөрсөн юм. Энэ Намнсрынгийн нэрмжит болгох энэ асуудлыг зохион байгуулах, тэр одоо бэлтгэлийг хангах, бичиг баримтуудыг бүрдүүлэх гэл маш их тийм ажил болж ирсэн. Уянга сумын сургуулийн 70 жилийн өмнө тэмдэглэж байсан тэр 1995 оны үед ч одоо түүхэн Монгол Иран одоо эргэж харсан хаана алдаатай байж юу, хаана зөв явж юу, хаана буруу явж юу гэдэг энэ асуудал яригадад эхлэхдээ тэр орон нутг руу ч гэсэн орон нутгийн төвтэй холбоотой асуудлууд гэсэн жил яригдж эхэлж байсан юм л да. Тэгээд ер нь Өвранга анхны сургууль тэр тусмаа хан хөшнөө хөшөөний анхны сургууль чи одоо аль нь юм бэ? Энэ 6-7 сумын сургуулийн аль нь юм бэ гэдэг дээр бас маргаан үсээд байдаг. Зориуд гуйлаад байдаг. Ийм асуудлууд гардаг байсан. Тэгэд энэ маргаан дунд энэ уянгийн сургуулийг төгсөж гарсан уянгийн одоо уугуул гэж хэлэхээр энэ одоо скетнүүд ер нь одоо сургуулиа ягаан уянийхээ нэрмжт болгож мөнхөлж дархалж энэ түүхийн гажуудлыг одоо нэг мөр болгох юм байна гэдэг ийм шийдэл дээр хүрсэн юм лээ. Тэгэд энэ асуудлыг санаа ачилж сэдэж энэ одоо их мэтгэлцээнийг одоо өрнүүлж энэ ажлыг одоо гардж хийжсэн хүн сумын засаг дарга тогоо хүү сургуулийн захирал Жигмэд за тэгээд Сайн Ноён хан Намнсрын хөдөлгөөн гэж төрийн бас байгууллагад ажиллаж байсан одоо уянга сумын удирдлагаар бас тодорхой хугацаанд ажиллаж байсан Лавдорж дарга манай уянгийнх одоо өвгөн дарга гэж хүндэлдэг байсан. Энэ Лавдорж бай. Тэгээд засаг даргын дамгын газрын дарга бас Лавдорж, зэрнэндээ Лавдорж. Ингээд миний бие гэсэн ийм 5 хүн л одоо голж бичиг баримтуудыг хийжээс бүрдүүлж ингэж явуулж байсан да. За тэгээд Улаанбаатар зүгээс болохоор тэр үед засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэдгээр ажиллаж байсан Ламзын Лингов маш их тусалцаа үзүүлж та нар одоо ийм зүйл бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ нь болж байна. Энэ дээр ийм юм нэмэх гэдэг ийм зааварчдгууд их өгч ирсэн байгаа юм. Ингээд 5 сард ерөнхийдөө засгийн газрын хуралдаанаар орлоо шүү гэдэг мэдээ аваад байж байтал 6 сарын ихээр 1995 оны 6 сарын ихээр засгийн газрын тогтоол гараад ингээд одоо Сайн Ноён хааны нэрмжт болж байлаа. Захирал Жимэд Сэрэн тухайн үед төсөв хөрөнгөний боломж нөхцөл хомс байсан хэдий ч багш хамт олонтойгоо хамтарч сургуулийн сурах орчин сайжруулах, сургуулийн техник хэрэгслээр хангахад анхаарч олон улсын байгууллагуудын төслүүдтэй уялдаа холбоотой ажиллаж үр дүнд хүрч байлаа. Жимэд Сэрэн захирлыг залгаад багш хан хүлэг 1999-с 2009 онуудад
Баяр Магна 2009-оос 2014 он хүртэл уянгийн сургуулийг амжилттай удирдах иржээ. За ингээд 1999 оны хичээлийн жилээс эхлээд одоо энэ сургуулийн захирлаар одоо 2009 оны хичээлийн жилийг дуустал 11 жил ажилласан. Манай Сумбар нутгийн зөвлөл Улаанбаатар хотоос нутгийн ийм одоо ажиллаалгатай усууд их дэмжиж байсан. Ингээд энэ одоо миний ард харагдж байгаа энэ сургуулийн барилгыг бол 2002 онд ашиглалтанд оруулсан юм. Дараа нь мөн одоо хамрал сургалт нэмэгдэж улмаар одоо энэ 660 хүүхэдтэй суудлын хичээлийн шинэ барилгын одоо суурь хүртэл ингээд тавьж ийм ажлууд явуулж байна. Манай сургуулийн онцлог бол зөвхөн уян сумын хүүхдүүдийг биш, энэ ханга өгчний ёгшууны бүх одоо 4-5 сумын хүүхдүүдийг боловсролоор хангаж тэр цагаас одоо хүртэл ингээ харахад манай сургуулийн энэ 90 жилийн түүх гэдэг бол асар их түүхтэй. 7 оноос бол хүүхдийн хамран сургалтууд маш их сайжирч. Энэ сургуулийн түүхэнд бол одоо 1600 гаруй хүүхдтэй хүртэл ийм болж одоо багшлах боловсон хүчин бол одоо хангалт 100% мэрэгжлийн багшаар хангалттай ийм сайхан үе байсан. Тэр үед чинь бас одоо шалгалт шүүлэг, график шалгалт шүүлгүүд яам аймгаас бол зөндөө ирдэг байсан мэрэгжлийн хяналтын алба. Энэ дээр бол бид нэр одоо дандаа хангалттай ийм одоо сайн үлгээнүүдийг авч ирсэн. Насан туршийн боловсрол төвн сургалтаан дэжиг үсгийн баг боловсролын суурь боловсролын бүрэн дунд боловсролын гэсэн ялгаатай төвшингээр зохион явуулж байна. Тус төвд олон жил ажилласан туршлагатай багш нараас гадна арга зүйч багш оюун цэцэг, чулуун цэцэг, ган цэцэг, бат цэцэг, отгон долгор, бат тулам нарын дунд үеийн буюу шин залуу багш нар ажиллаж иржээ. Боловсрол соёлын шинжлэх ухааны яамны сайтын тушаалын дагуу үдийн цай хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Сургуулийн хичээлийн хуучин байр цэвдгийн улмаас ажиглагдах боломжгүй болсон учраас улсын төсвийн хөрөнгөөр 320 хүүхдийн судалтай хичээлийн байр баригдаж 2003 онд ашиглалтанд орсон нь аятай тухтай орчинд сургалт явуулах боломж нээгджээ. 2010 оноос сургуулийн нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж эхэлснээр сургуулийн мэдээ сонинг гаргаж, сургуулиан сурталчилж, эцэг их бусад хүмүүсийн санал бодлыг хүлээн авч үйл ажиллагаанд тусган ажилладаг болжээ. Захирал Баяр Магнагийн санал санаачилгаар сургуулийн туг, лого, хүндэтгэлийн дуудаар болгожээ. Би 1983 онд уянгийн 8 жилийн сургуулийг онц дүнтэй төгсөж ирсэн. Тэгээд төгссөн жилээ хөдөө аж ахуйн техникумын дунд мэрэгжлийн зоогийн ангид эсэж ороод за тэнд 83-аас 86 оны хооронд 3 жил сурахтаа мөн онц тэгээд Сүхбаатарын цалинтай сурж агаад урилгаар ямар нэгэн шалгалтгүйгээр 1986 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийн бас мал зүйчийн ангийг урилгаар авчихсан. Хөдөө аж ахуйн дээд сургуульд ирээд 4 семестр дараалан онц сураад урилгаар мөн Өрмөний хөдөө аж ахуйн академид сурал. Өрмөнд бол хэлний бэлтгэл хийгээд 4-5 жил сураад сүүлд нь төгс курстэй Монголд ирээд Монголынхаа хөдөө аж ахуйн сургуулийг мөн улаан дипломтой төгссөн энэ уян сумын сургуулийн л одоо сурагч юм хүн байгаа юм да. Тэр үеийн одоо намайг 8 дугаар анги төгсөж явах үеийн сургуулийн захирал бол инх баяр захирал байсан. Эхнэр нь дуу хөгжмийн сайн багш байсан. Эрдэнэ Чимэг гэж багш байлаа. Хичээлийн эрхлэгчээр бол Жамингийн Бямсрын гэж байлаа. Гомсрын гэж багш байлаа. За бидний одоо 7-8 дугаар ангийн төгсөх ангид орж явах үеийн математикийн хичээлийг манай Гавьяа багш Сангийн Баянжаа багш заадаг байлаа. Физикийг бол Сангийн Үлзий Бадрах багш гэдэг физикийн их сайн багш заадаг байлаа. Ер нь бол бид нар чинь олон сайн багш нар хичээл заалгаж дараагийн шатны сургуульд одоо агш дэвшиж суралцах ийм болцоо нөхцөлийг бүрдүүлдэг байсан. Ер нь бол манай уянгийн тэр үед ч одоо 8 жилийн сургууль байсан. Намайг төгсөж явах үед 8 жилийн сургуулийн сургалт хүмүүжлийн ажил бол үнэхээр их сайн байжээ. Тэгээ дараагийн сургуульд академик сурахад бол үнэхээр суурь маань их сайн тавигдсныг бол би одоо бол их сайн ойлгож бодож явдаг шүү дээ. 1982 онд 100 гаруй номтой үйл ажиллагаагаа эхэлж байсан сургуулийн номын сан одоо 12,000 орчим номтой 14 суудлын уншлагын зaalтай интернет мэдээллийн төв болон ажиллаж байна. Номын сангийн эрхлэгч Амар Баясгал нь номын санчаар 30 жил ажиллаж байна. Сургалтанд шинэ арга технологи нэвтрүүлж ажилласан байдаг. 2012-оос 2013 оны хичээлийн жилээс эхлэн нэгж болон ээлжид хичээлийг сахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.
2013-аас 2014 оны хичээлийн жилд нийт 3500 сахим хичээлийн сантай болсон. Мөн хичээлийн 1-р байрны 13 анги спорт зааланд камер байрлуулжээ. Оюунгийн сургууль авиас хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. 2013-аас 2014 оны хичээлийн жилд авиас хөтөлбөрийг өөрийн сургууль дээр хэрэгжүүлэх ажлын хэсгийг шинжилэн байгуулж, өмнөх хичээлийн жилийн ололт амжилтанд хан тулгуурлан, шүлэг яруу найргийн дугуйлан, аэробик гимнастикийн дугуйлан, морин хуурын дугуйлан зэрэг 3 дугуйлан үргэлжлүүлэн хичээллүүлж, шинээр утсан хөгжмийн дугуйлан, сэлбэрийн дугуйлан нэмж хичээллүүлжээ. Оюунгийн сургууль үеийн үед математикийн сургалтаараа алдартай. Өвөрхангай аймгийн Уянган сумын сургууль математикийн багш нар математикч сурагчдаараа болон математикийн сургалтаараа аймаг орон нутаг улсад алдартай байлаа. Оюунгийн сургууль нь бага ангиас эхлэн алга ангиан хүртэл математикийг хөгжүүлэх сургалтыг амжилттай явуулахын зэрэгцээ. Монгол хэл, хим, хөнгөн атлетик, гар бөмбөг, сагсан бөмбөг, нөрслөх урлаг, шатар, найрал дуу, шанз, яочин, ятга, техник технологи, шагаан харва, цаасан урлаг, тус бүрийг хөгжүүлэх сургалтыг амжилттай явуулж, төрөл бүр дээр хамрагдсан сурагчид амжилт гаргасаар байна. Би төрлөх сургууль болох Өрөнгө аймгийн Уянган сумын 10 жилийн сургуулийн 2 дахь төгсөгч болон 89 онд Үлзэбаатар багштай 10-ын А анги төгссөн. За 1994 онд Монгол Улсын их сургуулийн математикийн багш мэргэжлээ төгсөөд энэ сургуультай одоо 20 дахь жилдээ сургуулийн менежер математикийн багшаар ажиллаж ирсэн. Манай сургуулийн 90 жилийн түүхэнд бол 26 математикийн багш ажиллаж байсан бөгөөд Уянган сумын төрлөх нутгийн хүүхдүүд байгаа нэг онцлог байгаа. За энэ багш нарын маань үе үеийн шавнууд нь аймаг, улс орны хэмжээнд бол олимпиад тэмцээнд үргэлж тэргүүлж ирсэн бөгөөд одоо ч гэсэн энэ уламжлалаа хадгалаад уламжлал болгон зохион байгуулж байгаа аймгийн математикийн тов журнаа хөгжүүлэх тэмцээнд сургууль маань 2 удаа аймгийн аварга, 1 удаа 2 дугаараар эзэлж ангиуд маань одоо 12 анги нийтдээ аймгийн аварга ангаар шалгарсан байна. Сайн ноён хан Наман Сүрэнгийн нэрмжит ерөнхий боловсролын 1-р сургуулиас голомтон асаасан 2-р сургууль шинээр байгуулагдлаа. 2014 оны 12 дугаар сард Уянган суманд 640 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр ашиглалтанд орсонтой холбогдуулан Өвөрхангай аймгийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль шинээр байгуулах тухай А472 дугаар захирамжаар Уянган сумын Наман Сүрэнгийн нэрмжит ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид сурагчид нь 2 хуваагдсан өргөжж ерөнхий боловсролын 2 дугаар сургууль шинээр байгуулагдсан явдал байлаа. Уянган сумын Наман Сүрэнгийн нэрмжит ерөнхий боловсролын 1-р сургууль сурагчдын хүмүүжил төлөвшлийг сайжруулах үүднээс олон ажил сэдэн зохиож, ёс зүйн загвар сургууль төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Би Уянгийн тухайн үед Уянгийн 8 жилийн сургууль гэж яхад 1985 онд Үлзэбаатар багштай 8-гийн ангийг төгсөж ийсэн. За тухайн үед манай анги чи ер нь 4 бүлэг байсан. 4 бүлгийнхээ тэргүүний анги гэж явдаг байсан. Манай анги чин тэр физикийн коммунит гэж тийм тогтчулсан бүр ширээмэрэнтийн тийм физикийн туршилт хийдэг тийм аппаратнуудтай тийм анги байсан. Тэгээд манай анги тэргүүний сурагчд олонтой байсан даа. Спорт тэгээд мэдлэг чадвараараа. За энэ жил манай сургуулийн 90 жилээ болох гэж байгаа одоо энэ жил манай ангийнхан нэгдэх 60,000 тэмдэглэн гэсэн тэгээд би битээ хүндээ бэлдэж л байна. Би тийм сайхан ангид сурж байсан да
одоо хүртэл бахархалтай л явдаг. Уянгачууд төрлөх сургуулийнхаа түүхт 90 жилийн ойг огтон олон бүтээлч ажил өрнүүллээ. Улаанбаатар хотод дэх Уянга нутгийн зөвлөл, Уянга сумын засаг даргын тамгын газар, ерөнхий боловсролын 1-р сургууль хамтран шашин урлагийн уулзалт цэнгүүнийг 2015 оны 4-р сарын 19-ний бэлэгт сайн өдөр Улаанбаатар хотноо улсын цэрхэд амжилттай зохион байгууллаа. Уг цэнгүүнд Уянга сумын гандан хийдүүдийн лам хуургууд залгдан ирж, ном айлдаж, нэрт дуучид ая дуугаан өргөж, нутгийн олон сэтгэлийн ханд өргөсөн өргөн дэлгэр цэнгүүн боллоо. Мөн Уянга нутгаас төрөн гарсан нэртэй бизнесмэнүүдэд цуглан төрлөх сургуулийнхаа 90 жилийн ойд зориулан эд мөнгөний ариун хандив өргөцгөлөө. (2015 оны 5 дугаар сарын 15-нд Уянга нутгийн уугуул соёлын гавьяас зүтгэлтэн зохиолч яруу найрагч Насагийн Давааташийн яруу найргийн яруу захист уран уншилгын уламжлалт тэмцээн Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургууль дээр амжилттай боллоо. 2015 оны 5 дугаар сарын 16-нд Уянга нутгийн уугуул Монгол улсын гавьяат багш Авирмтын Батчаргалын нэрмжит түүх нийгмийн ухааны олимпиад, Монгол улсын гавьяат багш Сангийн Баян жаргалын нэрмжит математикийн уламжлалт олимпиадууд амжилттай явагдлаа. За манай Өөрөнгө аймгийн Уянга сумын Улаанбаатар нутгийн зөвлөл одоо байгуулагдсан цагаас хойш Уянга сумын хөгжил цэцгэлтийн төлөө одоо сум орон нутгийн засаг даргын тамгын газар, сум орон нутгийн албан газар байгууллагуудтай ингэж аль болох хамтарч ажиллаж ирсэн. Үүний дотроос 10 жилийн 1-2 дугаар сургуультай бол бид нар нягт хамтарч ажилладаг. Энэ жил түүхт тэмдэглэж байгаа 10 жилийн 1-р сургуультайгаа хамтран айн хүрээнд одоо бас нэлээд хэдэн ажлыг хийж бүтээлээ. Тэгээд цаашдаа ч гэсэн одоо бид нэр сум орон нутгийн төлөө сум орон нутгаа гэсэн сэтгэлтэй бүх хүнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Тэгээд үе үеийн одоо сум өдөржсэн захиргааны дарга нар, засаг дарга нар энэ сургуультайгаа бол хамт ажиллаж ирсэн. Сургуулийнхаа сайн сайхны төлөө түүний одоо эдийн засаг одоо бүгдийг одоо бэхжүүлэх, тэгээд сургалтын орчин сайжруулахын төлөө бол одоо бүгдээрээ одоо санаа тавьж одоо тухайн үеийнхээ төсөв одоо юм тусгаж энэ талаас нь одоо явж тусалж ирсэн, хамтарч ажиллаж ирсэн. Миний хувьд ч гэсэн сумын засаг даргаар одоо ажиллаад 3 дахь жилдээ одоо ороод явж байна. Энэ үедээ бол одоо бас энэ сургуулийнхаа одоо эдийн засгийг бол сайжруулах, сургуулийнхаа тэр суугтын сурах орчныг бүрдүүлэх, багш нарын одоо тэр ахуй амьдралыг дээшлүүлэх гэдэг олон талын нийгмийн талын асуудлууд байна. Энэ болгонд бол одоо анхаарал тавьж ажиллаж ирсэн юм аа. Тийм ч учраас одоо энэ сургуулийнхаа ойд бас ажил холбогдол өгж энэ тал дээр өнөө жил, нодон жил бас төлхөө анхаарсан зүйлүүд бол олон байгаа гэдэг та нартай хэлэхэд багталтай байна.
Уянгийн сургуулиас төрсэн баатар, гавьяат, нэртэй хүмүүс. Уянгийн сургуулиас төрсэн зохиолч, сэтгүүлчид. За 1925 онд анх нэг багш, нэг ажилчин 21 сурагчтайгаар байгуулагдчихсэн сургууль маань өнөөдөр сумын хэмжээнд 3 ерөнхий боловсролын сургууль болтлоо хөгжсөн байгаа. За Уянга сумын ерөнхий боловсролын 1-р сургууль нь одоо анх эхэлж үүссэн сургуулийнхаа 90 жилийн түүхийг хадгалж, Намнус өрнгийн нэрэмжит нэрээ хадгалж үйл ажиллагааг нь үргэлжлүүлж явж байгаа. За энэ манай сургууль өнөөдөр 60 гаруй багш ажилчидтай 600 сурагчтайгаар сургууль хүмүүжлийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Одоо сүүлийн 5 жилд гэхэд манайх сумын ахмадууд ээлтэй байгууллага, аймгийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага, сумын тэргүүний байгууллагаар 2 удаа Монгол улсын боловсролыг манлайлагч шилдэг сургууль гэсэн олон шагналуудыг хүртсэн байгаа. За энэ шагналуудыг хүртэхэд манай миний өмнө ажиллаж байсан Баяр Магнаа захирал маань гол үүргийг гүйцэтгэж одоо баг хамт олноо сайн ажиллуулж ясны үр дүнд энэхүү шагналуудыг хүртсэн байгаа. Ингээд бид бүхэн цаашдаа энэ өмнө гаргаж ирсэн амжилтуудаа баттгаж, за мөн төрөөс боловсролын талаар баримталж байгаа бодлого чиглэлүүдийг одоо хэрэгжүүлэхэд амжилттай ажиллаж, аймаг орон нутгийн удирдлагуудаас боловсролын талаар гаргаж байгаа бодлого шийдвэрүүдийг мөн хэрэгжүүлж, мөн одоо улсын аймгийн тэргүүний сургууль, улсын тэргүүний сургууль болох юм зорилго зорилт тавин ажиллаж байгаа. Хоннуу гүрнээс эхлэн Монголын эзэнт гүрнээр уламжилж эдүгэй хүртэл Монгол улсын төв нутаг байсаар ирсэн өврийн сайхан хан гай нутаг. Тэр дундаас Уянга сумын уул ус үеийн үед хүн замын жаргал дайн дэлгэр баян тансаг оюун сэтг хүн их эвгээлт нутаг байсаар ирсэн байлээ. Энэ л нутагт төрсэн төмний үр садыг соён гэгэрүүлэх их үйлсэд 90 гаруй жил зүтгэж яваа. Уянга сумын дэх Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнус өрнгийн нэрмжит ерөнхий боловсролын 1-р сургуулийн нарт хоровод агнишгүй нандин сайхан үйл хэрэг улман өөдлөн дэвжсээр байна. Сурч боловсрохын авшиг буян хүн бүхнэн алагчлалгүй түгэн хурч эрдэм мэдлэгийн хүч чадалд түргнэн дэвсээр байх болтугай.
байна.